бас ээжтэй хамт жаргалтай явж байгаа бас маш их дотроо баярлалдаг юм аа. Тэгээ амьдралд их талархдаг байхгүй тий. Бичний гэрийн үтэн машинтайгаа ирсэн байна. Уцаа хонгор мичи зүуднээс ордос ирсэн байна. Урагцсан сэтгэл рүү чин хадвартай харилж авах басгүй илүү зэрэгтэй үргэлж миний нүдэн гэр 3 настайд пүүрний өвчнөр онцлогдоод эхнэлгс гэтчихсэн. Эхнэлгс гэтээд цусаар шигээд маш их муу очижсэн. Тэгээд бөөр гэж онцлогдоод 14 настайд дутагдaltaд ороод тэнд. Тэгээд 3 жил дэмжлүүлсэн юм. Тэгээд л бөөрийн аппаратанд 17 настайд орж эхэлсэн байхгүй. Ээжээс эгчтэй хоёр л байхгүй. Тэгээд эгч мань бөөрийн өвчнөөс 10 настайдаа өнгөрцөн байхгүй. Тэгээд хинтээ одоо ам амраас нь цус гараад, бие засагт нь цус гараад, өтгөнөрөө цус гараад тэгээд бүр хинтэйгээр наашаа онгоцоор явах гээд эмчилүүлэх гэсэн боловч наашаа явах боломж байгаагүй. Цаг хугацаа алдсан. Би одоо ээжээгээ ингээд орхичих юм бол шантраад ч гэдэг юм уу, өөртөө бууж өгчих юм бол тэ ээж минь ганцаараа яах юм бэ? Ээж минь хэнд харж хандах юм бэ? Тэ ээж минь маш их шанална. Тэгж би маш их боддог байхгүй. Тийм ч ээжээгээ би муудуулахгүй тул сэтгэл зүйн дарамтанд оруулахгүй тул ээжээгээ жаргалтай өөдрөг авч явахын тулд те бас ингэ хажууд нь ингээд бас амьд манд ингээд эрүүл сар бол мэдтэй амьд мэд амьсгалаад хажууд нь ингээд бас байж гэнэ гэдэг бол бас тэнгэр бурхандаа талархах юм аа. Ээж хүний мөрөөдөл одоо үрээ одоо эрүүл их сайн сайхан ажил төрөлтэй гэдэг юм гол зүйл нь миний хүү элэг бүтэн эрүүл их байгаасай л гэж сүүнийхээ дээжиг дахлаа өргөж одоо тэ байдаг шүү дээ. Миний ч гэсэн ялгаагүй долоон бурхан хотод байгаль зэлбэрдэг. Тэрний хүчинд тэ би бас ээжийнхээ хажууд ингээд усуух тавилантай ээжийнхээ хажууд ингээд одоо хүртэл ингээд бас явж байгаа юм болов уу гэж бас боддог байхгүй. Тэрийг би одоо ачийн хариулж чадах юм уу гэж дотор бодож явдаг байхгүй. Ачийн нэг сайхан нэг л нартай өдөр ээжийнхээ ачийг хариулаад те нэг сайхан эрүүл сарвал болцсон, гэр бүлтэй болцсон, үр хөвгттэй болчихсон сайхан ээжийнхээ цайгийн чанаад те махшид байна уу те ээж хүн ихнэртэйгээ төгөлж өгнө те тийм сайхан амьдралыг би мөрөддөг хүсдэг байхгүй. Миний нүдэнд бас харагддаг ч гэдэг юм төсөөл тийм байдаг юм аа тэгээ. Гүрбийнхээ мөнгөөр одоо гүрбийнхээ мөнгөөр интернетээр зориулна. Ээж минь үстэй дөрийнхээ мөнгөөр хоол ундныхаа ямиг аавна. Төөрөө бас ээж минь бас л юм уудаг цаагрын өвчтэй. Дээр нь бас жоохон бас элэг жоохон тийм асуудалтай. Тэр нь бас л байгаан юм ууж шаардлагатай байдаг байхгүй. Тэгээд нь хүүхэд төлөөл явж байгаад би маш их баярлж ээжтэй баярлдаг юм аа. Нэг юм асуудал бас гарсан ээжтэй шүү дээ. Манайх газарт орсон байхгүй. Одоо саад компаниас мөнгөний олгоод байрыг баригдтал нь түрээсийн байранд амьдарч байгаа байхгүй. Нөгөө компанийн нэрийг дурдаад яах бас те бас түрээсээ цаг тухайд нөгөөд ингээд бас явах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээ үнэхээр энэ бас дарамтнд байгаа. Одоо ингээд түрээс нь өгөхгүй болчихсон. Тэр компани дампуурах гэж байгаа юм аа яах гэж байгаа юм те. Жил болж байгаа хэрнээ суурэ тавиачгүй газрын чухаагүй байгаа байхгүй. Одоо ингээд бараг жил шахуу түрээсэн санаас өгсөн ч гэсэн одоо бит хоёр ингээд цаад байрных нь эзэн хүртэл одоо төлхөөрөө авъя. Та хоёр гараа гэдэг. Ийм дарамтын санаас тулгаад байгаа байхгүй. Нэр нь бөөрийн аппаратанд бол олон жил орох тусам зүрх томрох эсвэл жижигрэх тэгээд элэгний асуудалтай болох.
одоо нойр улжирхаа архаг өрсөлдөй болоод нойр улжирхаа муутах. Тэгээд цус гэх мэт цус мус одоо ургацтай болох ч гэдэг юм. Ингээ суур өвчнгүүд нь дотор хэрэгтэнгүүд нь мэддэгдээд ингээд явдаг юм байлээ. Тэгэл бүр цаашаа нь олон жил явах тусмаар нь яах юм бол гэдэг бас эргэлзээтэй тий. Залуу байгаа дээр одоо эрүүл сарвал болох хэвээр тий гэж эмчнэр ярьдаг байхгүй. Маш олон хангалгаанаас болоод антибиотик эсрэг үед надад үүсээд Монгол бүр шилжүүлж болох боломжгүй болоод тэгээд би одоо ингээд гадагшаа явж ингээд солиулахын тулд ингээд би одоо өөрийнхөө төлөө тэмцээд ингэж явж байгаа. Хүн та хүчтэй байгаарай гэж тоглолтынхаа нэрийг өгсөн юм аа. Тэгээд тоглолт маань 5 сарын 25-нд бүхэн өргөнд болох байхгүй. Өвдсөн хүмүүст бас урам өгье те. Тэгээд энэ тоглолтод эрүүл мэндийн боловсрол ялангуяа донорын талаар илүү зөв мэдээлэл түгээхийг хүсч зорж явж байгаа хүний нэг байхгүй. Бачулуун өмч маань урилгаар ирж ард түмэндээ хандсан үг хэлэх юм аамаа. Тэгээд бөөрийн талаар бөөрийн их юмч хурц баримж одоо ард түмэндээ хандсан бөөрийн талаар мэдээлэл өгч эрүүл мэндийн зөвлөгөө өгөх юм аа. Пэйжээр олон зарим ганц нэг хүмүүс хэлжсэн байхгүй. Миний дүү нөгөө аавдаа нэг гитар тоглоод хар оронгийн зах дээр дуулж ясан залуу хандаа 100 сая төгрөгд орох босгосон да. Тэгсэн чинь арт түмний зарим намайг дэмждэг арт түмний надад санаа зовж байгаа шүү дээ. Хар орон бо нам тулгийн мангасан ам дээр ч юм уу хар орон дээр ч юм уу дуугаа дуулаа зогсоо миний дөө гэд. Тэгэхэд нөгөө талд намайг дэмждэг пэнүүд байна шүү дээ. Урам хуурна шүү дээ тий. Амжилтгийнхаа мөнгийг шавхатын тоглолтод зориулчихсан. Тэгээ тэн жоохон би бас гэмшиж байгаа байхгүй юу бас маш их гэмшиж байгаа. Тэгээд одоо нэг товлогдсон бүх зүйл товлогдсон би бас жоохон айж байна. Айж ингээд зориглоод хийж байгаа хүн бол өөр байдаггүй байх. Одоо ээж дэмжихгүй байсан дээр нь ээжээс маш ихгүй байсан. Ээж миний эмчилгээний мөнгө ханаач хүрээгүй байхад би одоо энэ мөнгөө тоглолтод зориулж бас хүмүүс талархсан сэтгэлээ хийгээд дууссан. Эсвэл өөр надад дэмж туслах хүн байхгүй юм чинь те. Би өөрөө бор зурхаараа явъя ээжээ гэд. Агаар салхи намайг амьсгалуулж байгаа хүчил төрөгч чинь агаар шүү дээ. Энэ агаараар би амьсгалж байгаа болохоор би өөрийгөө амьд байгааг мэдэрдэг байхгүй юу. Тэгээ энэ л надад хамгийн хаз жаргалтай байдаг. Одоо нүдэнд бол одоо ганц зүйл нэрвэл болохыг л хүсэж байна. Нүдэнд бол тэгж л харагдаж чинь цааш юу ч харагдахгүй.